Манай авсан сэдэв чексам. Чексам нь өгөгдөл амжуулах үед алдаа гарсан эсхийг шалгах 5 утга бөгөөд нийт цорх залбирал хийгч ажилладаг. За хэрхэн ажилладаг вэ гэхлээр илгээгч тал нийтийг 16 битүүд цуваад чексам мөгийн утгыг анхнаас нь тэг гэж тохируулна. Бүх битүүдийг нэгтгэнгүйцэл дараа нэмэн гарсан хэлбэрийг 3 болгож чексам болгоно. Чексамыг өгөгдөлтэй хамт илгээнэ. Хүлээн авагч тал мессеж болон чексамыг хүлээн авна. Мессежийг 16 битүүд цуваад бүх үгнүүдийг нэгтгэнгүйцэл дараа нэмэн гарсан хэлбэрийг 3 болгож чексам гаргана. Хэрэв шинэ чексамын утга тэг байвал мессежийг хүлээн зөвшөөрнө. Үгүй бол өгөгдлийг хүлээж авахгүй. Жишээн дээрээс харуул 8 битийг 4 хуваасан байна. За эдгээр битүүдийг нэмээд гарсан хариуг нь нэгтгэнгүйцэл болгонгууд энэ чексам гарна. Үүнийг ресивер талд явуулангууд эдгээр 4 битээ дахиж нэмээд чексамаа нэмэнгүүт бүх хариу нь 1 гарна. Үүнийг нэгтгэнгүйцэл дараа гарвал бүгд тэг болоод энэ датаг хүлээж авч байна. За хэрэглээ нь бодит сүлжээний датаграм сегментийн дунд дамжуулагдана. Дүгнвэл чексам нь өгөгдлийг дамжуулах үед алдааг илрүүлэх хялбар үр дүнтэй арга юм. Нэгтгэнгүйцлийн нэмэлт нь битийн түвшинд алдааг илрүүлж TCP/IP зэрэг протокол дөрвөн хэрэглэгддэг.